засгийн газрын тэргүүн ер нь бол танаа одоо компанийн үйл ажиллагааг одоо өнөөдөр бол дөрвөн газар очиж шалгаж ингээд танилцаад явж шүү дээ. Тэгэхээр ер нь бол монголчууд өөрсдөө ийм хэмжээний төмөр замыг барьж байгуулж энэ төслийн одоо бүтээн байгуулалтын ямар шатндаа явж байна таны ерөнхий мэдээлэл. За Монгол Улсын засгийн газраас 2025 онд шийдвэр гаргаж баг хангаа хөшигтэй хөндийн чиглэлд 87.8 км төмөр замыг Монголын төмөр зам компани хариуцсан зохион байгуулах ажлыг өөргө өгсөн. Энэний дагуу бид эхний 87 км төмөр замыг одоо өнөөдрийн байдлаар 100% доод өвцсөн дууссан. Одоо дээд өвцсөн угсралт одоо нэг 5 хоногийн дараа дуусаад бид нэр одоо баг хангаагаас эмэлт өшигтэй хөндийн чиглэлийн төмөр замаараа бол одоо тээвэр биш одоо энэ төслийн параметралыг татах үйл ажиллагаа эхнээсээ хийгдэж явж байна. Сая 3 сарын 25-нд засгийн газрын тогтоол гарч энэ 87 дугаар километрээс одоо энэ эмэлт рүү холбох асуудлыг бас шийдвэрлсэн байгаа. Үүний дагуу бид бас компаниудыг зохион байгуулад одоо энэ төслийг хийж гүйцэтгэж байна. Үлдсэн 40 гаруй километрийн энэ төмөр замын бүтээн байгуулалтыг барихад хамгийн том асуудал нь одоо бидний энэ зогсоод байж байгаа шууны одоо энэ туул голыг давнуулан барих 475 метр гүүрийн ажлыг одоо өнөөдөр үзэж байна. Энэ гүүрийн ажил нь ерөнхийдөө бол 68% гүйцэтгэлтэй нийт 40 дамнууруу барихаас өнөөдрийн байдлаар 18-ыг одоо ингээ барьсан байж байна. Тэгээд энэ жил бас наадмаас хойш туул гол маань үер ихтэй байлаа. Тэгээд үер усыг харгалзахгүйгээр манай энэ 475 км замыг одоо Монгол улсын 5 аж ахуй нэгж хувааж консорциум болгоод одоо 100 метрээр ингээ хариуцаад ингээ ажиллаж байна. Ажил графикийн дагуу үргэлжилж байна. Ер нь яг Монгол инженер техникийн ажилтнууд өөрсдөө барьж байна шүү дээ. Энэ Монголын ажлын байр бий болгож байгаа бас туршлагач байгаа юм сайн жишээ байна. Тий одоо та бүгд бас харсан баг. Өмнө нь одоо зөгцсөн зүүн баян чиглэлийн төмөр замын газар шорооны ажил нь 22 сая тонн буюу 416 км. Манай энэ одоо баг хангаа хөшигт эмэлтийн газар шорооны ажил гэхэд 33 сая тонн. Тэгээ богино хугацаанд хийж гэн хангаан бүсэд уулархаг бүсэд монголчууд анх удаа төмөр зам барьж байна. Тэгээ энийг үндэсний бараг 100-аад компани оролцож 4000 гаруй Монгол инженер техникийн ажилчид оролцож энэ ажлыг маш амжилттай хийж бүтэж байна.